онцгой хүчтэй зөөлний тэмдэг. 5. Өө. 5 гэж хэлэхээр хаалга онгойн гэдгийсэн чинь онгойхгүй л байна та. 5. Хүй, Мидо. Чи юу хийж байгаа юм бэ? Харин тий энд зогсоод л ах юм. Найзуудаа, энэ хаалганд 5 гэд хэлэхээр онгойн гэсэн биз дээ. Тэгсэн чи юуроос онгойхгүй юм. Оо, Мидо минь дээ. Чи буруу хэлээд байна. 5 биш, 50 гэж хэлнэ. Ямар ялгаатай юм. Адилхан сонсогдоод байна. Тэгвэл би чамд бичиж үзүүлье. Тэг. 5 гэхэд Т А В гэд 3 үсгэл ордог. Энэ бол 5-ын тоо. Харин 50 гэхэд Т А В тэгээд хойно нь зөөлний тэмдэг ороод 4 үсгээс бүрдэнэ. Энэ бол 50-ын тоо. Бас барьж 50 гэсэн үйл үгийн утга илэрхийлнэ. Одоо л ойлголоо. Гэхдээ зөөлний тэмдэг ийм чухал үүрэгтэй юм гэж үү? Маш чухал үүрэгтэй шүү. Зөөлний тэмдэг ямар ч авиа тэмдэглэдэггүй. Гэхдээ урдах гээгүүлэгч үсгээ зөөлрүүлж хэлбэлдэг үүрэгтэй тул үгийн утгыг өөрчлөх онцгой хүчтэй. Бид чамд зөөлний тэмдэг ямар хүчтэйг одоо тайлбарлая. Энэ бол зөөлний тэмдэг. Хамтдаа үгийн утгыг өөрчлөх зөөлний тэмдгийн онцгой хүчийг мэдгэцгээе. Вак дугардаг бахын хойно зөөлний тэмдэг бичвэл хавчдаг бэх болно. Өндөр уулын хойно зөөлний тэмдэг бичвэл уйл шувуу болно. Бас ирээн алаг барын хойно зөөлний тэмдэг бичвэл барьж тавихын барь болно. Баярлалаа зөөлний тэмдэгэ дараа үзье. Хөөх. Зөөлний тэмдэг гайхамаар онцгой хүчтэй юм аа. Тийм болохоор уншихдаа, бичихдээ, ярихдаа зөөлний тэмдэг байгаа эсхийг сайн анзаарах хэрэгтэй шүү. За Мидо. Одоо чи хаалганд 50 гэд зөв хэлээд үзтээ. Нэрээ тгий. 50. Зөв хэлсэн чи хаалга онгойчихлоо. Баярлалаа найзуудаа. Одоо би онцгой хүчтэй зөөлний тэмдгийг мартахгүй.